За тэгэхээр яасан байх нь Амжилт радиогийн манай радиогийн утастай нэвтрүүлэгт холбогддог сонсогчид холбогдох нь байна. За холбогдож үзсэн ч юм уу тийм үү. За тэгээд та манай шууд эфирээр холбогдож орж ирээд анх Амжилт радиогийн шууд нэвтрүүлэгт ямар нэвтрүүлэгт холбогдож байсан те. За ямар нэвтрүүлэгт холбогдож байсан юуны тухай ярьж байснаа санаж байна уу? Утсаар холбогдоход танд ямар сэтгэл төрдөг вэ гэдэг юм уу? За энэ талаар ярилцах нь байна. За тэгтээ бид нарт яг үнэндээ өөрсдөд маань ч гэсэн утастай нэвтрүүлэгт холбогдоход үнэхээр хэцүү байдаг. За нэг юм хоёр юу вэ? Дурс кейс байна. Нэг удаа бид нэр анжгай дээр нөгөө нэг халгаас салууны нөгөө нэг юм үсний бууралны эсрэг нэг тийм эмчилгээнд явж байсан юм а. Тэгээд гүүр даваад угаасаа явах хэрэгтэй байсан нэд бороо ороод амар төвчрэлтэй тэгээ мега дайгтцсан анжгагийн машинд ингээд гуруулаа явж байсан чинь улаан малгай тэр үед 7:10-аас явдаг байсан. Тэгээд улаан малгайтай холбогдох гээд бүүс залгаад байдаг. Бараг 50 дуудаа залгаад тэгээл холбогдонгууд бөөм баяр болж байгаа юм чистэ. Холбогдсон гэж орилсон чинь цаанаас нөгөө сонсогчд ууцсан байж тээ комментээр тэгсэн чи уугаагүй гэдэг. Зам дээрээс бас нөгөө бороо орж исэн болохоор нэг хүүхдтэй хүн бас суулгах. Заас дөхүүлээд өгье гэд. Тэгээд нөгөө асуулт нь мэдгүй юу ч асууж байсан одоо санах юм болгоё. Ямар ч байсан 50 дуудаа залгаж ээж холбогдохоор үнэхээр бөөм баяр болд юм байлээ. Тэгээд дараанаас нөгөө нэг амигийн нөгөө томчуудын шуудан чинь нэг юм хоолойных нь эффектийг өөрчлөөд нэг юм өөр хоолойтой болгож яриулаад байдаг штэ. Тэгээд миний нэвтрүүлэгт ерөөсөө тийм эффект өөрчлөлт юм байдаг юм чаа. Тэгээд тэр эффект өөрчлөгдсөн юмд холбогдохоор яаж миний хоолой яаж сонсогдох нь гэж мэдгээд залгаал байдаг. Гэрийнхаа гадаа нөө нэвтрүүлгийг сонсож байгаа бол явсаар гад гэрийнхаа гадаа өрөөд ирснэ. Гэрийнхаа гадаа очичоод гэрлүүгөө орч чадахгүй залгаал байдаг. Залгаад 80 дуудаа залгаад холбогдож чадгүй сүүлдээ бүр уур хүрээд. Үнэхээр нэрээ ямар хүмүүст нь тэгээд байн холбогдож чадаад байдгийн 2-3 утаснаас зэрэг залгаад байдаг юм уу одоо химэтгөө. За тэгэхээр одоо тэр байн холбогддог хүмүүс туршлагаасаа хуваалцмаар байна. Тэгээ үнэхээр нэр чанга юм бэлээ. За тэгээ бас нэг одоо холбогдох нь чухал байдаг юм уу те орж ирчингүүтээ тээс хүнлээ ямар сэдвээр ярьж байгаа байлээ гэж орж ирдэг хүмүүс байдаг. Яагаад тэгээд идэв сандраад идэв юм уу те. За ингээд сайхан бүгдээрээ манай радиогийн утастай холбогдоход шууд эфирийн утастай холбогдоход жаргал нь юу гэдгийг зовлон нь юу гэдгийг өнөөдөр бүгдээрээ сайхан ярилцгаая. Ингээ манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгтлээ. Хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За тэгээд утсаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөний төр зогсоогоод утсаараа яриарай. За мөн машиныхаа Bluetooth утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа, за мөн спикер дээр нь тавьж ярьж байгаа тох болтол таны яриа бүдэгхэн эсвэл царигт сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 ихний сонсогч 95 T4-тэй дугаартаа сонсогчтой холбоотлоо 95 T4. Амжилт радио. Сайн байна уу? Та сайн холбогдлоо. За сэдвээ сонсноо. Сонсоо. За. Тэгээд одоо ингээд нөгөө хаяа адсан тараад холбогдно. За. Тэгэхээр нөгөө нэг яг яриг чинь тааруулж байгаа залгадаг байхгүй юу? Тэгэхээр засаад айгу залгаад байвал холбогддгүй юм байлээ. Тэгээд цогцлагийн сонсож байгаад ч юм уу яриг чинь тааруулаа. Сая би ярианы чинь төгсгөл санаж байгаа залхсаад болоод байна. Вавс. Тэгээд яг нөгөө холбогдох юм айгу гоё ингээд айгу их юм боддог байхгүй юу? Гоё сэдв хүнддэг. Тэгээд даанч ингээд яг эфиртэй шууд ингээд холбогдохоор ингээд сандраад шанаа манараад зарим үгээ буруу зүрх яриад тэгээд авчирчдаг тал айгүй их байдаг. Таны хамгийн анхны холбогдож байсан шууд эфиртэй нэвтрүүлэг ямар нэвтрүүлэг байсан бэ? Шууд утастай нэвтрүүлэг. Өөртөө ч холбогдож байсан. Карманы мөнгөний талаар холбогдож байсан. За. Тэгээд нэг сонин ингээд яг бодож ирсэн ороо биш айгүй сонин юм ярьсан уу? Тэгээд засалжаа ёо ямар мангар юм. Өөрөө үнсэн санаг ерөөсөө ойлгож чадаагүй. Тэгээд ерөнхийдөө бол 3-4 нэвтрүүлэгт аягүй гоё зорж байгаа яг зарч байгаа хамжаад залгаад холбогдчихсан гоё байдаг. Тэр олон хүний гоё сэтгэлийн үгийг сонсдог. Өөрөө бас аяа ингээд бараг машин дотор холбогдож чадахгүй үед бол хамтдаа яриад хариулаад явж байдаг шүү дээ. Хамт байдаг баярлдаг шүү бүх нэвтрүүлгийг сонсдог.
За. Боломжтой тий. Танд ч гэсэн манай радиог сонгон сонсдогт баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Та нарт ажлын амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За баярлалаа. За арайраа нэг тис хөндлөн хүмүүс зар өгөх гэдэг бах өө. Тэгээ бандсандаа юу ч хамаагүй зөвлөе гэж бодол нь өөрчлөгдөг бах өө гинэ. Зар өгье ч шиг. За дараагийн сонсогч 8614-т дугаартаа сонсогчтой холбогдлоо. 8614. Эмжил радио. Бано. Бано. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. Сайн байна уу? Бано. Байна. Би бол таныг сонсоол байгаа. За. Сая яг наад хүний чинь саяны ярьсан хүний зөвлөмжөөр залгаж үзсэн чинь холбогдож байна. Анх удаа холбогдсон. За. Бүр та сарын нэвтрүүлэгтэй л анх удаа холбогдож байгаа юм уу? Ер нь манай радиогийн шууд эфир утастай анх удаа холбогдож байгаа юм уу? Гэхдээ ер нь FM ийм шууд нэвтрүүлэгт анх удаа холбогдож байна. Оо ямар. За баяр хүргэе. За сэтгэгдэл ямар байна? Анх удаа холбогдсон сэтгэгдэл. Сэтгэгдэл маш их өндөр байна. За. Бас сандраас холбогдож. За. Наад саяны хүний зөвлөмж бол маш их зөв юм биш үү? Холбогдож шүү. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За дараагийн сонсогч RT гэстэй дугаартаа сонсогчтой холбогдсон. RT-9 Эмжил радио. Сайн байна уу? Өдрийн минь. Сайн байна уу? Та сайн төрд холбогдлоо. За таныг сонсож байна. Холбогдсон шүү. Гэнэ юу штэ тэгэл. Дэвний таамиг гэдэг холбогдсон бид. За. Оо штэ. Таамаг. Та мэдхүүд хин гэж нэрээр холбогдтээ. Нарка гэдэг. Зөв. Нэр нарка гэдэг нэр сонсогдоод байдаг шүү. За, тэгээ ялагч болж байсан. Хэд удаа ялагч болж байсан? Болчихлоо. Билет болсон боо. За. Ер нь алан болж штэ. Өглөөгөр бол. Тэгээ зуна сургуулаа мэтлээ. Айгу нэг газар залгамж болчихсон штэ. Угаасаа тэгээ хөдөлгөөн багасч байгаа бах тий? Тийм л баг. Өөрөөр нь машиндаа сонсдог юм шүү. Тэгж байгаа хаа. Тийм. Зөв. Тиймэрхүү л байна. Сая 6 залахгүй яа. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогч 9910-та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 9910 Эмжил радио. Өдрийн Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За радиогоо унтраачих уу? За. За давхар сонсогдоод байна. За таныг сонсож байна. Сая ихний сонсогчийн зөвлөмжийг даглаа. За. Шинжин доод чинээс ингээд бүр завсаргүй ингээд яг нөгөө дурсамж муусан чинь ингээд хооцдог нэвтрүүлгүүд явдаг шүү. Тэрэн дээр амар гоё дурсам санаа надад залгаа гэдэг бүр холбогдох. Яримдаа бүр ингээд 100 муу ингээд залгацсан тасалдах юм. Ингээд залгах. Бид бүтэн нэвтрүүлэг чинь ингээд одоо нэг 10 минутаас эхлээд 50 хүртэл явж байгаа 40 минут. Тэр би 40 минут ингээд тасалдгүй залгах. Би тэгээд боддог сүлдээ. Миний уцруу гаднаас дуудлага орж ирсэн бол энэ 40 минут урдсан зайны тэгээд надруу болж байгаа боож өгсөн байх гэж боддог. Таны тэгээд хамгийн анхны холбогдож ярьсан нэвтрүүлэг чинь ямар нэвтрүүлэг вэ? Хашихыг хөтлж байгаад та сайн нэг холбогдож шин. Тэгээд юу н тэрнээс хойш холбогдож чад. Тэнд болоод гаргаж үзсэн холбогдож чадахгүйсэн. Зөв. 80 залгаад. Манай радиог анх хизэнээс сонсч эхэлсэн. Би харин хойлоод байт юм. 2015 онд 104.5 гэж анх ихлэн байсан уу та нараж гин? 104.5 ч бүр шаал тусдаа гэр бүлийн радио гэдэг нөгөө нэг бүр өөр радио аа штэ. Тэгэхээр та яг андуураад байна. Энэ бол нөгөө нэг эзэнгүй арал гэдэг нэг нэвтрүүлэг явдаг ш. Би ерөөсөө тийм нэвтрүүлэг хөтлөж байгаагүй. Манайд ч тийм нэвтрүүлэг байгаагүй. Нэг тийм юу юм аа. Одоо ингээд нэг түүх мөх зохиож яриад яваад байдаг нэг тийм нэвтрүүлэг байдаг ш танад. 18 7 оны үед байсан баха. За тийм нэвтрүүлэг байлаа гэж бодоход гануушийн хөтэлдэг тийм одоо сонсогчоор ингээд нэг зохиол мохол бишүүлээд байдаг нэг нэвтрүүлэг байсан. Би бол ерөөсөө тийм нэвтрүүлэг хөтэлж байгаагүй. Тийм үү. Тэгэл ер нь бол сонсоод удаж байгаа. Дандаа машиндаа сонсдیں۔ Тэгэл
нөгөө яг бас өөрчлөж ингээд түрүүний ярьжсэн шиг ингээд яг гэрийн гадагч юм уу гэдэг ийш тийш орох болчиход байгаа мөртлөө залхахлаар байгаа тэгээ холбож чадахгүй сүүлрэг оор үрээ заавал юм. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өнгөрүүлээрэй. За энэ хашрамдаас радиогоо талаар жаахан мэдээлэл өгөхгүй бол манайхан жаахан ташаа ойлголттой байдаг юм шиг байна да тий. За манайх анх 2009 онд Залуус FM 102.1 гэдэг долгион байсан. За тэгээ ер нь бол 18 оноос 88.3 долгионоо эхлээд бол 102.1 88.3-аараа зэрэг цацдаг байсан. За тэгээ сүүлдээ 88.3-аараа дагнсан. За тэгэхээр яасан бах нь ер нь бол та 88.3 долгион таны машины тухайн үед бол хамгийн ихэнд нь явдаг байсан. Тэгэхээр 18 оноос бол яг 88.3 долгионоор сонсож эхэлсэн л гэсэн үг. За тэгээд бид нэр бол ер нь өглөө 7 цагаас орой 23 цаг хүртэл 15 эфир ажлын 5 өдөр шуудаар явдаг. За ингээд амралтын 2 өдөр бидний 5 өдрийн ажлын 5 өдөр хийсэн нэвтрүүлгүүд маань давталтаар явдаг. За тэгээд 100 болохоор одоо бид нар ээлжийн амралтаа авахар гэсэн үг тийм үү. За ингээд бидний бүтэн жилийн хийсэн одоо хамгийн сор болсон нэвтрүүлгүүдээ хөтлөгч нар маань сонгож аваад найруулагчтай үлдээгээд ингээд тэр нэвтрүүлгүүд маань одоо бүтэн зуны турш давталтаар явдаг байх нэ. Гэтэ эфир ерөөсөө тасардгүй манай эфир бол 24 цагийн турш ажиллаж яадаг байх нь шүү дээ тийм ээ. За харин шууд буюу амьд лайв ингэж 15 эфир хийдэг газар хаач байхгүй. Ер нь бол. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 8865 та дугаартай сонирхтой холбоодлоо 8865. Амжилт радио. За сайн байна уу? Та сонирхтой холбоодлоо таныг сонсож байна. Тийм ээ. Би ер нь өглөөний нэвтрүүлэг орой нэг 2:25 өнтер тоологддгийг ерөнхийдөө. Тий одоо 18 оноос хойш нэг машинтай болол тэгээд ер нь сонсож эхэлсэн дээ. Танд 2:25-д онцгой таах нь гоё юм уу? Зүрд зүг өөр яадаг үлээ тэр чинь зүрд зүг хэлэх нь гоё юм уу? Ер нь түүх зохиохоос бусдаад нь ер нь орд юм дөө. Онцгой таах нэг зүрд зүгнүүд үргэлжлүүлэх тий. Яг гоо түүх зохиохт 1-2 удаа орж исэн гэхдээ бас гэсэн юм билээ гэж. Тий. Тэгээ өглөөний нэвтрүүлэгт бол та мэдхэд бол байнга ордог ер нь. Хин гэдэг нэрээр ордог. Өөрийнх нь нэр инх бол тэгээд. Зөв. Тий. Та тэгээд надтай анх удаа холбогдож байгаа юу? Тийм баха. Би хашигтай нэг холбогдож ирсэн. Тантай бол холбогдож байгаагүй баха. Ер нь тэгж бодож байна тий. Бос хөтлөгч нар энтертэй бол холбогдож ирсэн зөндөө. Зөв. 18 он чинь та мэдхүү энтер нөгөө мөгийн ахантар хөтэлдэг байсан шүү дээ. Хожил гэдэг нэртэй явдаг байсан. Тэр үед бас нэг шагнал багалтай бас нэг хэсэг янз янзын болоо тэгээ шагналгүй болж яриад. Гэхдээ ер нь холбогдохоо болж суудаа ерөөсөө байхгүй 18-аас тасралтгүй болгож байгаа. Шагнал чухал юм уу? Эсвэл зүгээр л мэдлэгээс ороод гарах нь чухал юм уу? Тийм мэдлэгээс ороод тэр өдөр нөгөө ялчхаар л нэг гоё болоод байдаг шүү дээ. Ажил үтчихэж байгаа юм шиг санагдав. Тэр зүгээр ихтэй 6 асуултанд хариулдаг байдаг байсан шүү дээ. Тэгээ сүүлд нь анжгаа хантар хөтлөөд манай нөгөө бишээ найруулагч болсон ундрах тий. Тэгээ бүгдээ анжгаа 3 жил хөтлсөн баха баг. Тий. Тэгээ дараа нь цэцэг гэж хөтлөлээ. Бүгдэнтэй л холбогдож ирсэн 18 онд мөгийн ахантартай хүртэл бүгдэнтэй нь холбогдож ирсэн. Зөв. Би болохоор тэгээд яг нэг дугаар л бол ер нь давтамжтай залгаад ахаар л ороод идэв шиг санагдтiin. Тэгээд болж игэл нөгөө эрт хамгийн дөрөв залгч бол амар дондор нь ороод ирэхээр тэгээд л холбогдох айгүй хэцүү болчихсон. Тийм л юм да шипигээ. Зөв. За холбогдсон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй амжилт хүсье. За. Сувд дундрах холбогдож үзээгүй хэд хэд удаа залгаж үзсэн болдгүй юм байна лээ. Яг анаж байгаад хүн яриад дуусангууд залгахаар эсвэл хамтран ярьлагч яриад эсвэл комент уншаад ерөөсөө болдгүй гинэ. Санжим гадаадаас холбогдох гээд байгаа гэсэн үг шүү дээ тий. Гадаадаас бас нэлийн бас хэцүү ах уу Монголдоо байгаа хүмүүс нь залгах гэж холбогдох гэж бөө юм болж байгаа юм чи хэцүү ах уу хэцүү ах. За Улаанбаатар хотод 11 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярьлагчаар чанартай будгийг Chongwon Paints гээд Chongwon Paint хамтран ажиллаж байгаа. За
Chogwan Paint брендинг одоо гадна дотор юм уу шалны эрзэн будаг гэд худалдаалагддаг бүтээгдэхүүнүүд нь бүгдээр одоо ISO 9001, ISO одоо 14001 ч гэдэм үү те одоо ер нь бол олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай премиум бүтээгдэхүүнийг импортлж байгаа юм байна. За тэгээд хүний биед болон байгаль орчин дээлтэй өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн хамгийн боломжтой түнээр найдвартай нийлүүлж байгаа гэсэн байна. За ингэж одоо юу гэдэг ингээд энэ жилээс шалны будгийн төрлөө нэмээд хүнсний үйлдвэрийн зориултаа үнэргүй хатуулаг өндөртэй хүүтэн алуун тусгаарлах G-Grit гэдэг бүтээгдэхүүнийг бас бүр шинээр танилцуулж байгаа юм байна л да. За тэгээ эпокси будгийг хийх үед ялгардаг үнэр нь ажилбар хийх үед хэцүү байдаг бол G-Grit нь ажилбар хийх үед болон дараа нь ямар ч үнэргүй. Вау, бид нар чи будганы үнэр толгой өвдөд байна гэдэг шүү дээ, тэ. За мөн чанар стандартын гэрчилгээтэй ийм шинэ үеийн сонголт болсон бүтээгдэхүүн байгаа юм байна. Тэгээ 11 төрлийн өнгнөөс сонголтоо их боломжтой. За 6 гаруй жилийн турш Монголд худалдаалж байх хугацаанд Chogwan Paint-ийн будгаа сурталчилж байгаагүй гэдэг байгаа байхгүй эднийх энэ бас айгүй хөөрхөн санагдаад байгаа. За тэгээд угаасаа нөгөө сайн ухраас ингээд нэг хэрэглэж үтсэн хүмүүс нь дахин аавч гэдэг юм уу? Эсвэл одоо таньдаг хүмүүстэй санал болгоод нөгөө яг амнаас ам дамжиж маркетинг хийгдэж ирсэн. За одоо харин ижил үнээр хүмүүс хурц үнэртэй чанарын түвшин доогоор будгийг аваад байгаа учраас илүү таниулахаар ингээд манайхтай хамтарч ажиллаж байгаа шүү. За тэгэхээр яасан бах нь манайхаа ер нь бол аливаа юмны одоо чанарыг мэдэж авах хэрэгтэй байх нь шүү дээ, тэ. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 7711 1747 гэдэг утаснаас аваарай. 7711 1747. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай будгийг Chogwan Paint-ээс Chogwan Paint хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 8986 дугаартай сонсогтой холбогдлоо. 8986. За. Байна сайн өдрийн Сайн байна уу? 8648 дугаартай сонсогтой холбогдсон шүү дээ. За өдрийн мэнд та сайн өдрөөр холбогдлоо. Сэдвээ сонс нөхөө. Сонсоо. За таныг сонсч. Харин сая яг машин засах гад машин унтарсан чи яг ямар нөгөө хүмүүсийн зөвлөгөөр завдах чинь болж өгдөггүй. Зөндөл завдах. За. Тэгээ халуудлаа бааш та. Би юу тантай намайг таньж байна уу? Хоолойгоор. Үгүй. Өвөр Монгол залуу бай. За та одоо зөвөр миний санджаар одоо 3 дахь холбогдож байгаа шүү гээд. 3 ч юм 4 ч болж байгаа хөө. За. Тэгээд Та манай радиогийн өөр ямар нэвтрүүлэгтэй ерөн шууд эфир үзээр холбогдож байсан бэ? тэгээд гэрээсээ гарч явахаар машин дээр байхаар байгаад сонсчихлаа. Зөв. Тэгээд яг ажигтай болохоор бас яг сонсч болохгүй. Яг ажлынхаа гайгүй өрөнд машинтай ер нь бол замдаа төгжрөл зумдал сонсч байна. Тэгээд яг ихлээд бас жоохон сандралтай байсан биш. За. Танай хүмүүстэй чинь нөгөө юунд бас таарсан нөгөө ган үзэгтэн энэ жилийг. За. Бид бас урдгаар оролцсон. Тэгээд за очиж таньц тийм үснэ. За айгуу бөөнөрөө дөргиж явах үед нь очиад бас өөрөө бас жоохон сандралтай. Тэгээд за гэдэг. Мөөгийн ахтай бас таарсан. Нөгөө би нөгөө айгуу хитэн өдөр байгаад би бас нэг төөрчөөд Монгол газар олдоггүй. За. Тэгээ яг буугаад нөхөр асуух шиг мөөгийн ах таарч байна. Тэгээд мөөгийн ах машин суудсан машин асуудаг. Өө чи миний машин асгаад би чанд газар зааж өгье гээ. Тэгсэн чинь нөгөө би машин бас өөр машин бүгэл зогссон. Тийшээ орч чадахгүй хойлоо бас жоохон. Йоо. Би тийгэж яриаггүй л дээ. Тэгээд мөөгийн стандарт машин чинь барих гэж илгийг авдсан штэ. За. Тэгээд салбар нэгтэй хүмүүс байна. Дараа нэг танай ажил дээр зорж очиж танилцнаа гэж бодоод. За. Манай салбарынх юм уу те? Салбар нэгтэй. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За 8986 дугаартай сонсогтой холбогдлоо. За өдрийн мэндэ. Баахт би лойроо. За чи сая дор 4 залгасан уу? Хэд залгасан? 5. За. 4 залгаад гэхдээ 5 дахь дээр нь би авсан гэсэн үг шүү дээ, тий? Харин тэгээд би чамайг зүгээр албаар ингээ харчаад авахгүйсэн. Хотлоо. За хөөе. Одоо чи өстө нэрээ байнга та мэдгүй холбогддог хүний хувьд одоо туршлагаасаа хуваалц хүмүүст ямар туршлага вэ? Яаж холбогдоод байдгийм бэ? Шууд эфирийн утсанд. Би ч бас мэдмээр байна. Би 80 идуудаа залгаад томчуудын шууданд холбогдож чадаагүй. Одоо тэр одоо гомдол одоо болтол байсаар байгаа. Би чи юу шууд юу ашиглах вэ? Технологи болгон дээр шууд зарах гэж.
Яа тийм бэ нэрээ? Одоо сая ингээд хүмүүс аймаг хөөрхөн яриад байна штэ. Ингээд ярианыхын төгсгөл рүү холбогддог ч гэдэм юм ингээд залгаад чи нэг туршлагаа сая хуваалцчаа штэ. Гэхдээ би бол ер нь юу гэдэг хөтөлбөрийн нөгөө нэг яг уцаа тасалж байгаа тэр нэг хэд моментийг нэг цэглэх боддог. Тэгэхээр батнараад бас нөгөө нэг машин дотор нэг 2-3 секундын албатай. Тийм. Facebook интернет сонсохоор төрүүлчихдэг сонин. За. Заримдаа хоцроод явна, хоцрохоор бүр 5-6 секунд хоцорно. Тэгэхээр тэрийг л тооцоолж яж юу аа. За одоо нэг иймэрхүү баримт залгахад яг уцаа тасалж таарна гэдэг. Тэгээд уцаа таслахаас өмнө 2-3 секунд өмнө нөгөө заа тэр уцсан бас цаа. За. Бано. Чиний яриа тасалтаад ах юм. Сүлжээгүй газар байгаа юм уу? Бано. Чиний яриа тасалтаад ах юм чи сүлжээгүй газар байгаа юм уу? Уулын зүгээр. Яриа чинь бүр амар тасалтаад байна. Сони юм. Бано. Байна. За одоо гайг болсон шүү. За. Ер нь тэгэл залгачихдаг шүү дээ би. Зөө. За. Тэгвэл мэдрэмж чухал юм байна те? Ер нь бол Тэ ер нь мэдрэмж чи одоо ч сүүлдээ баг туршлагатай болоод өөр юм ирэхгүй баг экспресээр болчихно дөө. Ямар өнгөрөө юм бэ? За. Нөтийн сууланаас мөнгө өтсөн гэсэн үг үү? Өөрөө Монголоор нэг ярьж илээ шүү дээ. Тэгэхээр цүх аваад гэсэн хүн олддог. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа ажилтнаа хэлчихье. За дараагийн сонсогч манай шууд Фирютаас 7777 3883 хэрэг та гадаадаас холбогдох эсвэл 7777 8830 гэсэн утсаар холбогдоорой. За Даршним гэж сонсогчсон байна. 2018 онд нэг удаа хашаахын энэ нэвтрүүлэгт холбогдож байсан гэсэн байна. За 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь арцгаая. 99 10 та дугаартаа сонортой холбогдлоо. 99 10. Амбил радио. Байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэгт холбогдлоо. Таныг сонсож байна. Та сайн байна. Би сайн байна. За. Би хамгийн анх өөрөө ч хөтлөж нэг бас яг энэ цагаар явдаг нэвтрүүлэгт олгосон. За хин цагаар явдаг ийм нэвтрүүлэг гэвэл одоо энэ нэвтрүүлэг юм бэ илгүй дээ. Одоо бодвол тийм байлгүй дээ. Тэ нэг хөвгчүүдээр ягаад хүүхдүүдэд харуулдаг үлээ гэсэн нэг тийм сэдвтэй нэвтрүүлэг байсан. За. За тэгэхээр та нэг холбогдсных одоо тогтоогод авчихгүй те. Энэ цагт яасан байх нь та сайн уу гэдэг нэртэй нэвтрүүлэг явдаг байх нь шүү дээ те. Тийм байна. За. Тэгээд нөгөө анжаагийн өдрийн хөтөлбөр нөгөө шипэг авалцсан юу? За элдв шипи. Тийм. Тэн дээр ч нэг хоёр холбогдсон. Өглөөний нөгөө юу лээ? Та мэдхүү. Та мэдхүүдээс нэг холбогдсон юм байна. Тэр нэвтрүүлгийнхаа нэрүүдийг мэдгүй бай. Тийм байна те. Тийм байна. Уг нь танахын хэсэгт ажиг сонсоод байдیں۔ Тэгээ нэвтрүүлгийнхаа нэрнүүдийг хойлоод ирэх. За ямар ч байсан холбогдсонд баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа нэрийг мэддэг болох байлгүй дээ. Тэгээд манай радиог сонгож сонсдогт баярлалаа. Баярлалаа танд. За. Сарантя хичээгнэ. Сэдвээсээ далигаад олон долоо юм ярьж байх гэж гаширлаад залгадгүй шүү дээ. Хөөрхөн шүү дээ. За дараагийн сонсогч 80-6 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 80-6. Эмжил радио. Байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэгт холбогдлоо. Таныг сонсож байна. Өдрийн мэнд. Баярлалаа. Танай нэвтрүүлэг анх удаа холбогдож байна. Энэ нэвтрүүлэгтөө эсвэл ер нь манай радиод уу? Радиод. За. За тэгвэл анх удаа холбогдсонд баяр хүргэе. Айгуу содоор орчлоо. Би бүтэн жил үзээд бүр фейлд хийсэн байхгүй. За. Манай радиог хизэнээс эхлээд сонсож эхэлсэн ер нь танах нэг зам дээр өөдөж явхад энэ хотын төвс ирэлт юм уу? Ер нь байнгын сонсч идэм Та ярьдаг ярианууд олж байгаагүйс ярианууд айгүй идэттэй тэгээд хөгжилтэй сонсогдоод байдیں۔ Дугаатай. За. Тэгээд ер нь бол хотын нөхцөлд бол сонсоо явахад айгүй гоё байдаг. Танаа нэвтрүүлэх бас гоё шинэлэг нэвтрүүлгүүд хийдэг. Айгүй гоё. Ер нь бол байнгын сонсдیں۔
Зөв. За тийм манай радиогийн бас нэг гол зорилго нь нэх учиргүй одоо соён гэгэрүүлж мэгэрүүлэх юм ч сайн шин зүгээр л танд хань болох зорилготой. Тэгэхээр ямар ч байсан тэр үүргээ биелүүлж чаддаг юм байна. Тийм шүү Тийм дээ. байна. Тэгээд за ганцаараа ч юм уу эсвэл ингээд ажиллаж байгаа стресстэй явж байгаа үед ч юм уу тараа радиог сонсохоор ер нь их зугаатай гоё идэх. Тэгээд стресс арилаад идэв шүү дээ. Зөв. За. Өөр чинь энэ дуу хоолой бас нэг хүмүүсийн ураг тархинд бас нөлөөлдөг дуу хоолой юм шиг байлээ. Ингээд сонсоход айгу урамтай, тэгээд чигэнд наалттай, тийм гоё гоод идэв. За баярлаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа бүгдэнд нь амжилт. За баярлаа. За дараагийн сонсогч 9913 та. За бас нэг байнгын сонсогч холбогдож орж ирсэн. За өдрийн мэндэ баах. Өдрөө за. За одоо та хүмүүст яаж ингэж байнга холбогдож орж ирдэг туршлагаасаа хуваалцсан да. Яа одоо анчиг бол таавч гэж. За яг юуг нь анах уу? Юу яра дуусч нэг гэж байгаа энэ дахин дарж байгаа тэгээд. За. Энэ ч одоо билээ ихнээсээ бол тэр томооны шивнэг л сонсоод хаяад яачиш. Томчуудын шивнэг үү? Бүхний төрүүлгээр нь үтээд алдгийг тэгээд ороод тэгээд бодмоор байна гэл тэгээд сүүлийн үед их хэцүүтэй орж байгаа шүү. За. Та томчуудын шивнэг заяа бит хоёрыг хөтэлдэг байхаас сонсноо эсвэл аамыг хөтэлдэг байхаас сонсноо? Чамаа гүтэж байгаа. Зөв. Дараа нь энэ ч чэдэрэл тий. Тийм сонсноо тэгээд хаяа нэг ороод. Зөв. За. Тэгээ яах вэ? Мэдлэгээ үзэн бас сонсон бодсон ярин мэн гэдэг их орох тустай болчихгүй. За та ч одоо та сайнууд ер нь та мэдхүүд ер нь ялагч болж исэн билүү? 2-3 явчихсан шүү. Тэгсэн үү те мундаг. Зөв. За холбогдсон баярлаа хаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлаа. За холбогдох гэж үзсэн 80 залгаад болсон гинэ Мина Солонгосоос. За Улаанбаатар хотод 11 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хамгийн гүн бохирлогч арилга нь Омо хамтран ажиллаж байгаа. За ингэж байгаа. Хэрэглэгч та Омо брендийн дуран бүтээгдэхүүнээс худалдаа авалт хийгээд Англи улсад Арсеналын тоглолтыг үзэх Супер 3 Азны нэг болох юм гоё боломжийг эднийхээ олгож байгаа. За Супер 3 Азтан Англи улсад Арсеналын тоглолтыг үзэх тасалбар, Англи улсад ирж буцах онгоцны тасалбар, зочид буудлын зар зэрэг энэ бүгдээрээ багтсан. Зүгээр тий Омогийн нэг бүтээгдэхүүн аваад энийг азтан болно гэдэг ямар гоё юм бэ тий. За дээрэс нь үргэлжлэх хугацаа нь 2025 оны 4-р сарын 14-нд эхэлсэн. За 6-р сарын 31-нд дуустал Монгол орон даяар үргэлжилж байгаа. Тэгэхээр танд ч надад ч бидэнд бүгдээрэнд нь боломж байгаа гэсэн үг байна тийм үү. За тэгээд эднийх ч одоо Английн Премьер Лигийн Арсенал клубын албан ёсны түн шимбэ штэ Омо брэнд ч өөрөө. Тэгэнгүүт Омо таны Арсеналд хүрэх тасалбар нэртэй юм 36 азтантай сувлаад худалдаа явуулаад байгаа юм байна. За ингээ 3 үеэр яасан байх нь нийт 36 хэрэглэгчийг тодруулаад за энэ супер бэлгнээс нь гадна iPhone 16 гар утас, бүрэн автомат угаалгын машин, ухаалаг цаг, уурын эндүү, Омо брендийн жилийн хэрэглээ зэрэг олон төрлийн хонжуурууд багтсан сувлаад худалдаанд оролцоорой. За тохирлыг сар бүр боловсрол суваг телевизийн шууд эфирээр болон саруул гэр пэйжээр явуулж байгаа. За эхний тохирол нь бол 5 сарын 11-нд явагдаад супер болон бусад шагналуудынхаа азтан шалгаруулсан байгаа юм байна. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийг саруул гэр пэйжээс авах боломжтой юм байна шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Омо хамтран ажиллаж байгаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7577 8899 гэдэг утаснаас аваарай. 7577 8899. Бүх сүлжээ дэлгүүр, супермаркет, гэрээ оролцох жижиг дэлгүүр, зах худалдааны төвүүдээс бүтээгдэхүүнийг авах боломжтой. Ер нь Омо байдгүй газар гэж байдгүй хаа тийм ээ. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагч хамгийн гүн бохирдлогч арилгах Омо баярлаа. За хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Алин холбогдох нь харцгаая. За 8876 та дугаартаа сонирхтой холбогдлоо. 8876. Эмжил радио. Сайн байна уу? Та сайн холбогдсон. Сэдвээ сонссон нөхөө? Сонссон. За таныг сонсч байна. За би анх удаа холбогдож байна. За манай одоо энэ нэвтрүүлэгтэй юу эсвэл ер нь манай радиотой юу? Радиотой. Ер нь бол сонсоод бол удаж байгаа л да. За баяр хүргэе. Анх удаа амжилттай холбогдлоо. Ийхүү. Би нөгөө хүүхдээ хараад гэртээ байдаг байхгүй. За.
нэг спикертэй. Мм. Радио авдаг. Тэрийг чирэл хэдэн өрөөндө чирэл явчих. Ааха. Тэгээд холбогдсон ингээд бодсон нэг хүүхдээс уцаа нуунаа одоо ингээд нөгөө өрөөнд Google-тэй үзээл гэж. Тэгээд уцаа нуугаар өөр өрөөнд орж ирээ. Орой бол спикер дэрлээ хэвчсэн. Шүн томчуудын шуудан модон сонсгоод. Мм. Тэгэл өдрийг өнгөрөөндөө. Мм. Наад маш их хань болдог. Тэр ингээл ерөнхийдөө ингээл хоёулаа л үжидэг байхгүй. Ааха, зөв. Одоо хүүхэд нь хэдэн настай вэ? Та хэд орчим насны төлөөлөлөө? Би одоо 43 таа. За. Тий. Одоо манай хүүхэд 2 байтал. Тэгэл ерөөсө ганц хүүхэдтэй юм уу те? Тий. Тэгэхээр ч одоо яста хамаг юм анхаарлаа хандуулахаас яах вэ одоо? Тийм бай. Кокомело үзэл тэгэл тэнж байж би өөр өрөөнд уцаарай. Тэгэхгүй бол одоо миний уцаг харах юм бол нөгөөх чи ирээл минийх надаа гэж хэлчихдэг баг. Ааха, зөв. Тэгээ нөгөө зарим дугаараа сонсож амжаагүй бол юугаараа нөхөд сонсчдаг. Тэгээ нөгөө уцаа харагдуулахгүй тулд нөгөө спикертэй блютуутээр холбоод тэгээ бүх нэвтрүүлгүүдээ бүгднгээ ингээд сонсчдаг байхгүй юу? Зөв. За манай яг энэ амар гоё юм. Манай та сайн нэвтрүүлгийн өрөө угаасаа та ганцаараа биш гэдэг өрөөтэй шүү дээ. Тэгэхээр би та сайныг бол маш сайн сонсдог. Оройн хэгүүдийг заримдаа чаддгүй маа. Оройч гэжтэй яанаг бол сонсдгийн тэгээд нөгөө үдийн ачраас хойш нөгөө хүүхэд унтцдаг болохоор. Тийм тэгээд заримдаа сонсож заримдаа нэг юм чивчээ яаж сонсон заримдаа өөрөө хүүхдэд байгаа унтцнаа. Тэгээд хоёр ингээл нэг 88.3-тай өдөр хоногийг өнгөрөөгөл байж юм да. За тэгэлгээ хоо. Та угаасаа ганцаараа биш шүү. Тантай хамт энэ одоо яг ингээл радиогоор холбогдож байгаа хүн болгон тантай хамт байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тийм. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Манай радиог сонсдог бас дахин баярлснаа илэрхийлье. За баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээ. Баярлалаа. За инхчээ туяа гэд сонсогч маань бичсэн байна. Өдрийн мэндэ 2023 оноос сонсож эхэлсэн. Чихвчээр сонсож байгаад дээшээ гүчлээ. За комментууд бол зүгээр уурсаж байна. За дараагийн сонсогч 88 Tik 2-той дугаартай сонсогчтой холбоодлоо. 88 Tik 2. Эмжил радио. За тасарсан. Манай шууд эфириутаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсээр холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа Эмжил радиогийн утастай нэвтрүүлэгт холбогддог гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 9522-той дугаартай сонсогчтой холбогдлоо. 9522. Эмжил радио. Байна. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэгт холбогдлоо. Таныг сонсож байна. За байна. За танаад 23 оноос хойш сонссон. За. Тэгээ нэг үйлдвэрт ажилладаг юм байна. Хашахын та сайн нэвтрүүлгээр холбогдчихжээ. Та тэгвэл инхчээ хвчэн тий? Тий. За. Нөгөө ноолорын үйлдвэрт ажилладаг тий? За. Сая би дөнгөж сая таны комментиг уншижсэн чи харин дээшээ гүйтсэн. Тий. Тэгээд та сайн нэвтрүүлгийн нөгөө өрөө надад их таалагдсан. Та ганцаараа биш шүү дээ. Тэгээд бүх сэтгэл төрхөө яриад айгуу гоё байдаг. Тэгээд би нэг үйлдвэрийн ажил 2 гараа юм хийж болохоор чихвчээрээ сонсож байгаа бол амжаагаар зарлахаар заримдаа холбогддог аахгүй юу? Тэгээд өшөө бас үдийн ачирыг анх ингээд 23 оноос сонсож байгаад амар чанга инээгээл байсан. Манайхан галцаач байгаа яаж байгаа юм бол өрөөндөө ганцаараа ингээд дахиад ийм гоё юу байна. Энийг сонсоод инээж ийн гэдэг чинь манайхан за 88.3-ийн хүн үгээд тийм байна гэдэг. Тэгээ одоо намайг нөгөө би ч нэг юм ярихаараа мэдээд идэ надаас асуун. За юу болж ийн яаж ийж ийн гэхээр би нөгөө мэдээлэл өгөхөөрөө манай радио тэгж ийн гэж ярьдаг байхгүй. Манай радио ямар хөөрхөн юм бэ? Манай радио тэгж ийн гэж нөгөө гэрлээ ингэж нөгөө бороо ингэж ийн гэж бас манай нөгөө зээхийн хөөхөн бас сонсдог. Тэгээ хоёулаа нийлдэгээс тэгсэн гэж ярьж байна шүү дээ. За. Танаа радиогийн нэг үдээ ачраад ер нь бүгдийн л сонсон л тоо. Тэгээд нөгөө эрдэр шипигээр бас холбогдож үзсэн нөгөө амжаагийн хоёр хэсгээ хоёр яхад нөгөө хавар намрын болтой хэд байдгүй өнтер гэж.
Оо, та ч өстөө нэрээ үйлдвэрлэж байгаа хүний хувьд бол ноолор мультимультны үнийг бол гаргахгүй өстэй. Харин тэгээд яаж дараад нэг 14 оноо 22 21 хоногийн өмнө нөө би нэг томчуудын шоунд анх удаа холбогдож ёстой харин сэтгэлээ онгоцлоо үйлдвэрлэсэн. Ааха. Зөв. Тэгээд ер нь танай хамт олонд их баярлалаа. Бас бид нар ингээ байнга сонсоод сэтгэл санаа мань тайван ажлаа айгүй гоё урамтай хийдэг байхгүй юу? Ааха. Ийш тийшээ сарнихгүй чигшвчээрээ ажлаа ингээ чигшвчээрээ араад байгаа сонсоод ажлаа хийгээд идэг. Тэгээд та бүхэнд баярлалаа. За, танд гэсэн манай радиог сонгон сонсдогт баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. За, гоё сонсогч нартайгаа байнгын сонсогч нартайгаа холбогдоод. За, та мэдхүүдээр миний нэг сонсож байсан зүйл нь бүх асуултыг мэддэг хүний сонсоод ямар их мэдлэгтэй юм бэ гэж бодож байсан. Би ч та сайн уу элдвш би 4 зүгийн шууган яанаг л их сонгож сонсдгоо. Элдв стресстэй цаг үед мартаж инээдэг гинэ. За, дараагийн сонсогч. За, одоо сонсогч авах боллоо. Одоо ерөөсө комментуудаа уншиж өгөө. Тэгээд нэвтрүүлгээд бас яадаг л 48 болсон байна. За. Хонгор зул яндан жанцсан гинэ. Баа ахыг томчуудын шууданд орж яриаг нь өөрчилсөн ч таньдаг байгаа шүү гинэ. Яа, хөгжилтэй би яасан. Баах хөгжмөд үчээр орж гайхмаараг дуулаад байдаг байсан гэсэн байна. За, Мина би ч бас гэрлээ ихчийн шивнэг анх сонсоод лэмжэлийг сонсож эхэлсэн гэсэн байна. За, ууггүй залгаж байж холбогдондоо гэсэн байна. Чука ихч маань. За, зэндмэн нэмти би өчигдөр холбогдсон намайг таниаг байх гинэ. Яаж таних вэ? Энд ч одоо ямар дандаа холбогддог хүмүүсээ бид нар чинь ингээд нөгөө нэг дугаараар нь хараад мэддэг байхгүй яа. Тэр холбогдож байна гэд. За, бэмд орж мөгцдөг. Гадаадад байдаг бид хэд чинь жинхэнэ хань болдё штэ. Метро автобусанд явж байхад ганцаараа инээн хүмүүс гайхаал байд юм. Зарим байнгын сонсогч нарын хоолойг таньдаг болчихсон гэж байна. За, нэрийн анх сонсоод уянгалаг хоолоонуудад нь татагдсан гэсэн байна. За, буйна гэдэг сонсогч холбогдох гэж үзсэн барахгүй байна лээ. Зүгээр сонсоод явдаг болсондоо одоо ч байн холбогддог хүмүүсийг нь тэр энэ гэдэл таньдаг болсон гэж байна. За, тэгээ манай сонсогч чинь бүр өөрсдөө хоорондоо тийм ингээд бие бинийгээ танихгүй мөртлөө дэлхийн 160 гаруй улс орноос хоорондоо холбогдоод бүр дундаа групп чат үүсгэсэн найз нөхөд ах эгч дүүсийн холбоо үүсгэсэн одоо зүгээр сүүдийн мэдээ байдаг шүү дээ. Тэгээд зөвхөн радиоор холбогдсон гэж бодохоор л гоё яадаг. Эмжил радиог сонсож байгаа л тэгэл хоорондоо ийм холбоотой болсон гэхээр гой санагддаг шүү үнэхээр. За. Гэрлээгийн галзуу инээдэг сонсогч л хаяа сонсдیں۔ Хүмүүсийн зүүдэнд ортол инээдэг гэлөө гэнэ. Ямар амар хэрэг вэ? За. За ингээд энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 30-ны Баасан гарагийн та сайн нэвтрүүлэг та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хамгийн гүн бохирлыг чарлага нь Омо. За, мөн чанартай будгийг Чонгон Пентээс Чонгон Пент хамтран ажиллаа. Баярлалаа. Ингээд нэвтрүүлэгтэйгээ хамт байсан сонсогч үзэгч танд баярлалаа. Өргөжлүүлэн ирхэн сонсогч та цагбарын ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа үдээ ачаар нэвтрүүлэх хашигтын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3